За сайн залуусаа. Вьетнамын хор болсон. Vintage broker маань галаад урьсан. Тийм учраас хүүхдүүдээ аюулгүй байх үүднээс бид нэр бие хамгаалагч хүсэлсэн. Энэ пул хил байдаг. Тэгээ манай хүүхдүүд шүнжээ өдөржөө оройж хамаагүй босоод иш орчих боломжтой. Ялангуяа манай баг 2 настай болохоор аюултай учраас яг 24 цагаар харахун яхаарахгүй хэрэгтэй. Мөн дээрээс нь мэдээж хэрэг вилага харчин тэрэн. Ийм байн залуусаа тэгээд одоо Вьетнам явж байгаа болон Вьетнамд очиод юу хийж байгаа талаараа хуалцаад явна. Бичлэг хийх хүнгүй явж байгаа. Өөрөө биш үү селфи камераараа бичиж явчих байх. Зүгээр нэг би одоо ингэж ийна, тэгж ийна гэд хэлээд байхгүйгээр яг нэг сэдвийн дагуу бүгдээрээ ярилцъя гэж бодлоо. За энэ хүн болгоны тэгээ төдийлөн мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй мөнгөний менежментийн талаар байгаа. Тийм учраас бүгдээрээ энэ влогоор мөнгөний менежментийн талаар ярилцаад явна шүү. За. Вьетнамд арга хэмжээнд оролцох болсон болохоор гон ширэг болсон. Тэгээд Балигаас гонч яагаад яг надад тохирох хэмжээтэй гонч олдоогүй. Дандаа жижиг хүмүүс байдаг болохоор тэгсэн баг. Тэгэд би бүр өөрөө гонч хийлгүүлсэн 3 хоногийн дотор гарчтай юм байлээ. Өнөөдөр бүгдээрээ мөнгөний менежментийн талаар ярина гэж ярьсан. Тэгээ мөнгөний менежментээ бид нар зөв хийснээрээ маш давуу тал үзтэй. За мэдээж хэрэг нэгдүгээрт яг сэтгэл зүй тайван байснараа арилжаан дээр маш одоо зөв шийдвэрүүдийг гаргадаг байна. Хамгийн анх би арилжаа хийж байхдаа нэг $300 дараа нь цэнэглээд за тэр чинь бас жоохон арилжаа гэж жоохон утцсан байсан. Жил мэл болсон байсан уу. За тэр $300 нь болохоор миний бүх мөнгө ихгүй бас ажил хийдэг байсан. За дараагийнхаа цалингаар те маргаашийнхаа цалингаар одоо юу ячнаа амжиргаагаа залгуулчихнаа гэж бодоод ер нь бол ингээ мөнгө үлдээхгүй бүгдийн арилжаа руу хийдэг байсан. Ер нь хоолоо аваад тэгээл үлдсэн мөнгө бүгдийн арилжаа руу хийдэг байсан. Ингэж хийснээрээ нэг өдөр би яг ажилласаа гарнаа би full time trader болно гэд $300 тоо штэ. Тэг шийдэнгүүтээ шууд за одоо би энэ мөнгийг алдчихуулахгүй гэж нэг тийм одоо сэтгэл зүй гарч ирсэн. За үүнээсээ болоод ерөөс арилжаа хийж чадгаа байсан. Арилжаа руу ордог. Тэгээ жоохон өсөөд ирэнгүүт нь за буцаа унчуул яана уу гэд хаачдаг. Унаад ирэнгүүт нь нисэлээ авангуудаа за энийг жоохон өсгөр наш руу оруулаад хаачигээ давхарлцдаг. За бидний хувьд бол яг тиймэрхүү алдаанууд маш их гардаг штэ. Тэгэхээр үүнийг харахаар яг оруулж болохгүй мөнгийг арилжаа руу оруулснараа бидний шийдвэрүүд шал буруу гарч эхэлдэг. За ингэж буруу гарснасаа болоод яг яагаад ингэж шийдвэр буруу гараад байгаа юм бэ? Би яагаад ерөөсөө өөрийгөө ойлгохгүй байна вэ? Энэ зүйлсээс болоод маш их цаг хугацааг алддаг. Тийм учраас бид нар зөв мөнгөний менежменттэй байх юм бол шийдвэрүүдийг зөв гаргадаг байх. За бид хоёр өрөөндөө ороод ирсэн. Ямар ч нэг иймэрхүү өрөө байна. Тэгээд нэг асуудал гарсан. За тэр асуудал нь юу вэ гэхээр бид хоёр энэ өрөөндөө нэг хончоод маргаашнаас болохоор 2 өдөр тус тусдаа нэг нэгээр өөр өрөөнд унтах байсан юм. Тэгээд бид хоёр гайхаад яагаад ингэж байгаа юм гэсэн чинь сул өрөө байхгүй байсан гэд тэгээд зөрүү төлбөрийн тэрэ бүгдийг гойсан. Бид хоёр гой төлөөд тэгээд энэ өрөөндөө ямарсан 3 хоногор болчихлоо. За тэгвэл Вьетнамд ирсэн сэтгэлдээ одоо би та хэдэд хуваалцъя. Ямар ч гэсэн Балигаас хүүтэн байна. Балид ерөөсөө даардгүй гэсэн чинь сая Вьетнам жоохон daарлаа. Тэгэхээр арай температурууд бол арай бага гэдэм шиг байна. Сая онгоц бууж явах тус нэлээд хүчтэй бороо орсон. Яг Вьетнамын хөгжлийн хувьд бол нэлээд одоо механик байна. За ерөөсөө бусад орнууд яадаг вэ гэхээр нөгөө шууд паспортоо оншуулан авчдаг штеп. Тэгхгүйгээр яг нөгөө нэг штамп дарж гин. За тэгээд яг механикаараа очрлж гин. Жишээлбэл Балигаас бидэд гарч ирэхэд онгоцны буудлын дээр шууд одоо камераар уншуулад тэгээд паспортоо уншуулаад шууд орчдөг. Тэгсэн чинь энд бол нэлээд очр үстэй юм байна. За тэгээд ирээд яг нэг анзаарсан юм нь манай жолоочноос эхлээд англи хэл байхгүй байсан. Өөрөөр хэлбэл эндхийн иргэдэн болохоор англиар ярьдаг хүмүүс цөөхөн. За томоохон үйлчлэгээний газрууд ч юм уу те. Зарт буудлууд ер нь англиар ярьдаг гэсэн үг. За энгээрээ бас нэлээд шинэлэг байлаа. Чөтөр орой Vintage-ийнхаа Монголоос ирсэн багийнхантай уулзсан. Тэгээ Монголоос 7 хүн ирсэн байлаа. Бид хоёртой нийлээд ингээд 9 хүн болж байгаа юм байна. Тэгээд зөвхөн Монгол гэлтгүү яг энэ Азийн одоо бүх орны хүмүүс ирж байгаа гинэ. Тэгээд бүх орны төлөөллүүд ирж байгаа. Тэр яг бид хоёрын энэ буусан буудад бууцсан байгаа юм байна.
Асаа хогжин цаач. За тэгэхээр залуусаа арилжаанд оруулж болохгүй мөнгө гэж яг ямар мөнгө хэлээд байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт өөр зүйлд зориулагдсан мөнгөө ерөөсөө арилжаа руу хийж болохгүй. Хүүхдийн сургалтын төлбөр байлаа. Тодорхой хэмжээнд авдаггүй зөвхөн сургуульд орох болохоор л авдаг тийм хадгаламж байдаг штеп. Тэр хадгаламжаа за энийг ойрын хугацаанд хэрэглэхгүй юм чинь гээд авчдаг. За эсвэл машин авах гээд хадгалж ирсэн мөнгө. За байрны урьдчилгаа хийх гэжсэн мөнгө. Ирэх сарын байрны түрээсийн мөнгө, хүнсний мөнгө ч юм уу тий. Гэх мэтчлэн ингээд өөр зүйлд аль хэдийн ингээд зориулаад хадгалсан байсан мөнгөө ерөөсөө арилжаа руу оруулж болохгүй. 3 сарын дараа л энэ мөнгө надад хэрэгтэй учраас би одоо 3 сарын хугацаанд арилжаа руу оруулаад жоохон эргэлдүүлж жагаад өсгөж жагаад буцаад авчий гэж ярьдаг. Ерөөсөө болохгүй. Яг арилжаа руу оруулж байгаа мөнгөө ялангуяа анх суралцж байгаа хүмүүс маань алдсан тоосох хэрэгтэй байхгүй. За хэрвээ би энэ мөнгийг арилжаанд оруулж байгаа бол энэ мөнгө алдагдсантай адилхан тийм өндөр эрсдэлтэй гэж бодох хэрэгтэй. Ийм төрлийн мөнгийг бид нар арилжаар оруулж болохгүй нэ. Дараагийн мөнгөний төрөл нь болохоор зээл авдаг. Аппликейшны зээл эсвэл хүнээс мөнгө зээлээд арилжаанд орчдог. За энэ бол бүр болохгүй зүйл. Таны амьдралын өрхийн санхүү бүр оронгоор нь эргүүлэх зүйл байхгүй. Тэгэхээр ийм хоёр төрлийн мөнгөөр бид нар арилжаа хийж болохгүй нэ. За тэр хөрөнгө оруулалт бол бүр одоо дүүрсэн хэрэг. За нэг 6 сар ч юм уу 1 жил ингээд арилжаа хийцэн гэд хүмүүс ярих юм бол тэгвэл өчийн туршлагатай юм чинь хэрэглэхгүй мөнгө нь хоёлаа ингээд хамтдаа арилжаа хийчээ. Тэгээ чи өөрийнхөө хувийг авчгаа. Янз бүрийн асуудал гарахгүй гэд хүн анх хэлдэв. Яагаад тэгж хэлдэггүй гэхээр өөрөө алдахгүй гэж боддог байхгүй. За энэ гар ямар ч юмтай 1 жилийн хугацаанд арилжаа хийсэн юм чи арай ч миний мөнгийг алдчихгүй байлгүйдээ гэд тэгэд худлаа мөнгө өсгүүлэхийн тулд башир арга нь алдсан ч гэсэн би өөрөө хариуцлага хүлээнэ гэдэг байхгүй. Харин тэр мөнгийг алдчих юм бол дараа нь шүүх цагт олоо явчихдаг. Окей, тийм учраас иймэрхүү үгэнд ерөөсөө итгэж болохгүй. Инвест авсан мөнгө бол хамаагүй сэтгэл зүйн хувьд амар дарамттай. Тэрэн дээр бол ашиг хийхэд хэцүү. Сэтгэл зүй маш чухал. Тийм учраас бид нэр сэтгэл зүйгээ айлуулах тогтвортой байх тиймэрхүү шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Энэ бүх зүйлсээр хол байж бид нар энэ зах зээл дээр удаан тогтно. Удаан тогтнох тусам энэ зах зээл дээр бидний яг амжилттай трейдер болох магадлал тэр хуваараа өснө гэсэн үг шүү. За. Одоо 7-оос орой 7-оос орой хоолтой. Тэрнээс өмнө голд хаалт бит хоёр түүл авах гэсэн чинь би Балид нэг усны хэрэгслүүдэд баг бүгдийг үлдээчихжээ. Тэгээ дахиад эндээс нэг усны нүдний шил ойр зүрийн усны хэрэгслүүд авах гээд явж байна. Өндөр барилгатай соёл иргэншилд ирсэн чинь бас гоё шүү гэдэг. Яагаад гэсэн чинь Бали болохоор би өмнө хэлжсэн те. Бараг 4 давхраас өөр өндөр барилга байхгүй. Яг л нөгөө хөдөө тосхон шиг байдаг учраас. Ядаж иймэрхүү өндөр барилгуудтай хотод ирсэн чинь гоё. Буцаад гоё соёл иргэншилтэд ирсэн юм шиг санагдчихэв. Тэгээ мэдээж хэрэг Балиг муу гэж хэлээгүй те. Нөгөө зүгээр нөгөө орчин нь л өөр гэсэн үг л те. Тэр өндөр барилга юм шиг байна да. Энэ одоо манайхаар одоо ямар нэг юмны талбай юу? Тэнд нэг хүний хөвшөө байна. Тэгээ дээшээ гоё юм өргөн талбай байна. Шинэ жилийн ураас харагдчих. За юм гол хүн байна. Тэгээ би шинэ жилээр анх удаа хүн харж байна. Зя. Ийм гоё барилга байна да. За ийшээ ороод одоо усны нүдний шил аавна да. Миний дуртай цаг хаблтсараа. Хаблт. За наа голд хантар хүлээж байгаа. Тийм болохоор гис усны хэрэгслээр чад явъя да. Усны хэрэгсэл хаагуур байгаа юм. Энэ хараа. Вау. Дараа нь эхнэртэйгээ хамтдаа ийшээ орж ирээд жоохон шопинг хиймээр санагдлаа. Гоё мод байна. Тэгээ манай эхнэрийн нөгөө Dior, янз бүрийн брэндүүд нь байна. Энэ байхгүй брэнд байхгүй л энэ да. За ямар ч усны шилээ авсан. Малгай авсан. Гол нь цүнх болдоггүй. Усны хувцас хийх цүнх болдоггүй. Тэгээд сая усны хэрэгсэл авсан газар байхгүй амар сонио. Уулын дээр цүнх мөнгөтэйгээ хамт зарж баймаар юм аа. Тэгээд одоо баг оройны хоолноос өмнө пүүл орох шудралаа да. Ямарсан гарахаас бас. Тэгээд шил болохоор ийм шил авсан. Ийм шил авсан. Цантдаггүй шил гинэ. Тэгээд эдгээр чинь нийлээд хэд болчлоо. Нэг малгай шил хоёр нийлээд сая 898 мянган дон болсон. Бараг 2 сар болсон юм. За задуусаа бид түрүүн пүүл рүүгээ би орсон ямар ч байсан.
Нөө шилэнтрээ аваад тэгээ пуд руугаа сая орсон, гол хантартай хамт орсон. Тэгээд одоо болохоор бид оройны хоол идэхэд нэг газар ирсэн байна. За тэгээд энэ газар маань болохоор нэлээд том газар байна. Олон улсаас трейд рууд болон винтэж ажилчид ирсэн байна. За тэгээд манай Монгол багийн ширээ болохоор энэ сууж байна. Энэ 6 трейдер байна. Сан Gold Hunter байна. Тэгээд энэ хойно байгаа энэ хүмүүс болохоор Оросын баг гэсэн. За тэр дээшээ болохоор манай Хонконг Хонконгийн багууд байна. За манай винтежийн трейд рууд Айбенер байна. За яш одоо Вьетнамын багийнхан ирнэ гээд. Ер нь бол манай Азийн орнуудын гой энэ залуучууд маань ингэж цогдорсон байна. За бидний хоол идэж байгаа газар маань бол ер нь бол нэг иймэрхүү. Бид одоо 2 дагуултан сууж байгаа. Тэгээд ийшээ нэг иймэрхүү том зал байна. За тэгээд сайхан хоолоо идчихэд бүгдээрээ уулзъя да. Одоо бүгдээрээ арилжаанд оруулж болох мөнгөний талаар ярилцъя. Бид яг ямар мөнгийг арилжаанд оруулж болох юм бэ? За нэгдүгээрт зөвхөн хувийн хуримтлалаа бид нар оруулах ёстой. Өөрөөр хэлбэл нэг хүнд нэг өөрийн мэдлийн мөнгө байдаг да. Гэр бүлд нэг хэрэггүй, яг өөрийн мэдлийн мөнгө байдаг. За энэ мөнгийг бид нар арилжаар хийж болно. Яагаад гэвэл энэ мөнгийг алдсан ч гэсэн одоо таны амьдрал нөлөөлөхгүй, танай гэр бүлийн санхуд нөлөөлөхгүй гэсэн үг. Ялангуяа эхнэрүүдэд байдаг байх. За манай эхнэрт бол өөрийн мэдлийн мөнгө байгаа. Яг манай эхнэр орлого одоо оллоо гэж бодоход би тэр мөнгнөөс нэг амар авахыг боддгоо. Яагаад гэвэл яг эхнэрийн мөнгө бол эхнэрийн мөнгө, харин миний мөнгө бол одоо бидний мөнгө гэсэн тийм дүрмтэй байдаг байхгүй юу. Тийм болохоор үнэхээр би ингээл те ингээд шалдаа буугаал ямар ч мөнгөгүй болоод те хоол ундгүй болвол мэдээж хэрэг манай эхнэр аав штэ. Яг манай эхнэрийн хувьд бол яг тэр мөнгөөрөө гэрте хоол авна уу, хүүхдүүдэд хувцас авна уу, өөртөө гоо сайхны бүтээгдэхүүн авна уу, эсвэл надад бэлэг авч өгнө үү те яг өөрийнх нь мэдлийн асуудал гэсэн үг. Тэгэхээр яг үүн шиг яг өөрийн мэдлийн мөнгөтэй хүмүүс байх юм бол арилжаанд оруулахд бол нэг амар асуудалгүй. За эрчүүдийн хувьд бол яг өөрийн мэдлийн мөнгө гэхээсээ илүү яг хэрэгцээнээс илүү гарсан мөнгө гэж байдаг. За жишээ нь манай нэг шав байдаг. За цалингаа аваад яг гэр бүлийнхаа хэрэгцээтэй зүйлсүүдэд ингээд цалингуудаа ингээд хуваарлаж байгаа шүү дээ. Цалингаасаа тэдэн хувь тийшээ тэдэн хувь ийшээ гэж хуваарлаад яг үлдсэн нэг тоото одоо мөнгө гардаг. За сард нэг цалингаас нь жоохон илүү гардаг. За зөвхөн тэр мөнгөөрөө арилжаа хийдэг. Бага мөнгө юм шиг мөртлөө одоо тэр мөнгөөрөө сайхан ашиг хийгээд их нэртэйгээ дуртай юм авч өгөөд ингээд амьдралдаа хэрэглээд дансаач өсгөөд явж байгаа хүн байгаа. Тэгэхээр чухал тий өндөр их мөнгө биш яг зөвхөн өөрийн мэдлийн мөнгө гэдээ байгаа гэдгийн шалтгааныг нь бас бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Сэтгэл зүйн амар амгалан гэдэг зүйл яриад байна гэсэн үг. Дээрээс нь хэрэгцээнээс илүү гарсан мөнгнөөс гадна одоо арилжаанд зориулсан хуримтлал байж болно. За ингээд сарын хугацаанд цалингаас хуримтлуулсан ч яг арилжаа хийхээр их мөнгө биш байж болно тий. Тэгвэл яг нэг сар, 2 сар, магадгүй 3 сар хуримтлуулаад ингээд энэ хуримтлуулсан мөнгөөрөө арилжаа хийнэ гэсэн үг. За үүнээс биш яг түрүүн хэлсэнтэй яг тийм байрны урдчилгаа, за байрны түрээс автомашины одоо лизинг ч юм уу хүүхдийн сургалтын төлбөр гэсэн эднэрээ бүгдээр бол арилжиж болохгүй гэсэн үг. За мөн цаашлаад бүр арилжааны сан байгуулдаг. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд бид нэр арилжаа хийж үзэхдээ яг бодит real dance-аар арилжаа хийхэд сэтгэл зүйд маань хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг мэдхийн тулд магадгүй нэг тий $50 юм уу $100-аар арилжаа хийж эхэлдэг. За ингээд хийж эхэлж байхдаа $100-аар арилжаагаа хийж байгаа бид нар стратеги ингээд тодорхой хэмжээнд туршиж байгаа. Мэдээж хэрэг $100-аар нөгөө риск менежмент буюу яг мөнгөний одоо риск байдаг штэ дансны риск. За жишээлбэл 1% эрсдүүлэх 2% эрсдүүлэх боломжгүй боловч яг тодорхой хэмжээнд бид нар бодит туршлага авч идэх гэсэн үг. Тэгээд яг арилжаа их мөнгөө бид нар бусад одоо илүү гарсан мөнгнөөсөө тэг илүүчилж чадах мөнгнөөсөө хураасаар байгаад $500 юм уу $1000 болох юм бол яг үндсэн одоо рискэ бариад ингээд яг үндсэн дансаа болгоод арилжаа хийгээд тодорхой хэмжээнд сар болгон тэн дээрээ нэмж хийгээд ч юм ингээд явах боломжтой. Тэгэхээр би зөвхөн мөнгөний менежментийг дэлгэрэнгүй зааснаас гадна цаашдаа хэрхэн арилжааны данс босгохоос эхлээд иймэрхүү бүр юм цуврал хичээлүүд байгаа. Та бүхэн мэдээгүй бол энэ Сэнгэцэг юм гэдэг нэг вебсайт байгаа. Энд дээр бүр аач байхгүй хүмүүст зориуллаад форексийг те арилжаа хийх, данс хийхээс эхлээд ингээд заагаад дээрээс нь мөнгөний менежмент, эрсдлийн менежмент за бүр майндсетийн сургалтууд гэдэг бүр ингээд цогцоор нь хийцэн. Яг сонирхол бүгдээрээ тийшээ ороод энэ сургалтуудыг үзэж болно шүү за. 3 цагийн үед ирээд автобус авч явна гэсэн. За нэлээд хол явах юм шиг байлаа. Тэгээд дараа орны одоо арилжаачтай, тэ үнтэйж ажилчтай хамтдаа нэг сайхан
оройг өнгөрүүлэх байх. Тэгээд би чадлаараа ингээд бичлэг хийгээд та хэдэд явуулъя заяа. За бид хоёр өнөө өглөө Вьетнамаас нисээд Балида ямарсан ирчлээ. Тэгээд виллада ирсэн чинь манай хэд бол ямарсан сайн байна. Нөгөө нэг хамгаалагчид маань 3 ээлжээр гарч байгаад өнөө өглөө сүүлийн ээлжинд буугаад явсан байна. Ачаа тийшээ бэлдлээ. За ягаад ачаагаа бэлдэж байгаа вэ гэхээр маргааш бид нар нүүхэж байгаа. Өвбүүд гэдэг газар дундгүн. За өвбүүд гэдэг газар маань Балигийн жоохон хойхон байдаг. За бид нар өнгөрсөн сарын хугацаанд болохоор яг Балигийнх нь нэлээд төвдөө байлаа. Тэгээд Балигийн моолуудыг дуусгалаа, кофе шопуудыг дуусгалаа. Вьетнам яваад Галад очсон сэтгэлдээ бас хуваалцъя гэж бодлоо. За Галад маань болохоор маш олон орны хүмүүс очсон байсан. Тэгээд винтежийн ажилчдаас гадна яг арилжаа хийдэг, винтежтэй одоо хамтардаг трейдерүүд очсон. За тэгээд нэлээд алдартай бас трейдерүүд нэлээд очсон байлээ. Манай винтежийнх надад нэг бэлэг барьсан. За тэр нь юу вэ гэхээр шагнуулсан байгаа. Тэгэхээр энэ шагнал маань болохоор миний хувьд бол гинтийн бэлэг байсан. Яг н тайзан дээр гараад те Монголиа гэж дуудуулаад бас шагнал авах гой байлаа. Тэгээд винтеж Монголиагийн одоо хамт олонд маш их баярлалаа. Ялангуяа шагаада маш их баярлалаа. Бид хоёрыг аль болох кэрлэдтэй яаж нээж ийн гэдээ наагур цагуур их явсан. Тэгэхээр бас баярлалаа гэж хэлмээр байна. Гадны трейдеруудыг хараад за тэдний яг олдог дүнг ч юм уу те. Ер нь бол бид нар чинь мөнгөн дүн их сонирхох шүү дээ. Тэр дүнгуудыг харахад ер нь бол ямар одоо жижигхэн бэ гэдгийг ахаад нэг мэдэрлээ. Би ч нэрээ яг энэ хүмүүсийн төвшөнд очно гэж анх тий арилжаа хийж эхэлсэн штэ. Гэт ер нь бол тэр зорилгоо ахиж санаад тэгээд илүү их одоо урам зоригтойгоор одоо төвлөрөх ийм урам зоригийг бас авлаа. Дараагийн влог орох үгүйг би мэдэхгүй байна. Энэ амьдрал ч юм уу өдөр болгоныхоо зүйлийг ингээд яриад байх нь яг намайг үзэж байгаа хүмүүс таалагдах нь уу. За тэгээд ахтай одоо хамт олондоо илүү цаг бас зарцуулмаар байгаа. Тийм учраас яг би ингэж бодсон. Яг ингээд чалчдаг тий ярддаг зүйлээ энэ влогороо би ингээд чалчдаг бай гэж бодсон. Яг тэгвэл өчигдөр нөгөө weekly forecast хийхэд комментэн дээр бас хайраа алтан цагаа би зарцуулж гин ямар удаан ярдیں۔ Тэгээд хүмүүс нэг залуу бичсэн байсан. Тэгэхээр харахаар яг weekly forecast ч юм уу анализ центрийн амар товчхон өгөөл влог дээрээ би чалчдаг байсан ч болно. Асуудалгүй дараагийн ангиудыг оруулаад Монгол тосныхаа дараа ч гэсэн хамаагүй ингээд ярддаг байж болно шүү заяа. Тэгэхээр та хэд мань зүгээр яг юу бодож гин дараагийн удаад юу мэдмээр байна, юу сурмаар байна тий. Мэдээж хэрэг техник шинжилгээ хичээл тусдаас хэсэг рүү орж байгаа учраас блогийг үргэлжлүүлэх үгүйгээ би яг нэг сайн шийдээгүй байгаа учраас комент хэсэгт манайхаа бас бичээрээ үргэлжлүүлээ ч юм уу тий. Тэгээд бичээрээ за та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн дугаараар уулзах болтугай. За түр баяртай залуусаа.